Угтаашилдаг охтуудад хандаж юу гэж хэлэх? Мэдгүй тийм байдаг юм уу? Наадмын барилдаанаас хойш нурууны бэртэлтэй тэгээд нэг хэсэг заалны барилдаанд барилдаагүй гэж ойлгож болох уу таныг? Тий. Би үндсний хоёр наадмаас хойш барилдааг гэж бодоод одоо сая Бүгд найрамд тулс тунгалны анх дугаар үндсэн үйл батлагсны 100 жилийн барилдаанд барилдаж байна. За тэгээд намайг үзэг дэмждэг нутгийн 100 олон үзэгчид зурагтаар үзэж суугаа мөн сошиал медиаар үзэж суудаг бүх үзэгчид бүгзөө дэмждэгчдэд баярлалаа гэж хэлье. 100 жилийн баярын мэндийг хүргье. Тууштай заалны барилдаануудаа байна. Тий, одоо наадмаас жоохон бэртэл хэвдэл нурууны өвчтэй. Одоо сайхан илааршаа сайхан болж байгаа. Одоо аль болох бол барилдаанд алгасахгүй сайхан гарч барилдгийг бодно доо. Бүгчүүдээс нэг асууя гэж бодоод яваадсэн. Ингээд давчаад яг давсан газрынхаа зүгт сууж байгаа хүмүүст одоо давааны ишгээ өгөөд байдаг юм уу? Эсвэл аймгийнх нь дэмжгээр ирсэн хүмүүс сууж байгаа хүмүүст давааны ишгээ өгөөд байдаг юм уу? Гэхдээ тэгэл хишгээ аваачаал тэгэл хамаагүй штэ. Ер нь бол нэлийн эмоцтой. Тий. Энэ араар сууж байгаа хүмүүс за ирэхдээ араар сууж байгаа хүмүүс ихэндээ жоохон дэмжигчнэр байдаг болохоос араар сууж байгаа хүмүүстэй авчирч ихийг боддог тий. Бүгчүүд ер нь багцсан цодог шуудгаа яадаг юм бэ? Оо, багцсан цодод тэгэл хадгалал байж штэ. Тий. Бидний багцсан цодог шууд байна. За нэг 2 3 багцсан цодог шууд байгаа гэх.